За янзууд минь одоо яг ийм бицэгцтэй явах болохоор төвөг утсан болоочлаарэ. Шинэхэн сувг учраас багаар дааргажээ. Цэцэнээс төхөрхөн хөвгүүд суурлын маань шинэхэн анги ороход бэлэн боллоо. Маргааш нь Рита өөрийнхөө болон Горигийн зургийг харж байна. Эцэг их нь түүнээс цагаан ирнэ гэж асуухад Рита тэр өөрийн мэддэг болохоор гарцаагүй ирнэ гэв. Ритагийн эцэг их зөвхөн хормын тухай ярьж байтал тайм цаг хугацаа тэдний зогсоож би хийх ёстой гэж хэлв. Гэвч таймыг юу ч хэлэмчхаас өмнө Рита яриаг нь тасалж би хурмаа цэцэлмаар байна гэлээ. Дараа нь Рита таймыг уурлуулахын тулд хөлийг нь хүчтэй дэвсэж эцэг ихтэй тэр үний талаар юу ч хийхгүй. Би түүнд хичнээн тайлбарлах гэж хичээсэн ч тэр намайг үргэл загнадаг. Тэрч байтгай би данх уулзахдаа тэр намайг замын голд орхисон гэж хэлв. Түүнээс чамд ямар асуудал байна ээ гэж асуухад Рита би чамд харамсалтай байна. Үзий ядаж байна гэв. Тэр эцэг ихтэй би түүнтэй гэрлэхийг хүсэхгүй байна. Тэр огтхон ч сайн хүү биш. Бас миний дуртай төрлийн залуу биш гэж хэлв. Түүний аав чиний хүснээр болог гэж хэлээд таймд би цагдаагийн гадарт очих хэрэгтэй болно. Хормыг хоёр тал хоёулаа ямар нэгэн хохирол амсахгүйгээр туслах болно гэлээ. Дараагийн хэсэгт Кевин Горыг авч тайм түүнээс чи одоо надад хариулж чадах уу гэж асуухад Гория зүйлтийг нь түүнд өгч үнийг надад зүүж өгөөч гэв. Тайм зүйлтийг түүнд зүүж өгөхөр очино. Тайм энэ чинь хариулт уу? Чи хизээ хариулт өгөх вэ гэж асуухад Гория зүйлт зүүж байна гэт нь би зөвшөөрч байна гэсэн үг гээд. Яг одооноос бид аль хэдийн амрагууд боллоо гэв. Таймийн ээж ч мөн сүйцэцсэн тухай мэдээг хүлээн авчээ. Гэртээ харих замдаа ээжтэйгээ ярьж Рэнийг гэлийнхэн уур зогсож байхыг хараад Гория юу болоод байна гэж асуухад Рэйнт бүнд эндээс яв гэж хэлв. Гэвч Гория түүнийг төлөв. Тэрээр гэрээс нь гаднаас зарим хүмүүс эд зүсийг нь шидэж байгааг харав. Энэ нь таймийн ээжийн хийсэн зүүд үр дагавар байв. Өнгөрсөн үеийн нэгэн үзэлдэл гарч Эмийн ажилдаг яг ижил ресторанаас хоол дахиалж байна. Тэр хоолндоо орж төпөнийг ажилдаа буцаж орохыг хэлсэн бөгөөд шөнө нь бид тэр хоёрыг харлаа. Ярилцаж байхдаа өөрийнхөө мөрөөдлийг сагсан бөмбөгчин болох гэдгийг хэлв. Тэрээр ямар ч сургуульд яваагүй, ямар ч клубын гишүүн биш гэдгийг хэлв. Хэрвээ тэр ялбал дахин бэлтгэл хийх шаардлагагүй болно. Би чамд бэлтгэл хийхэд чинь туслана гэв. Тэдний өмнө нь хоцсон баг. Нөгөө талаас нага цахан түүнд энэ талаар аль хэдийн мэдгдсэн бөгөөд Гория тэднийг тогтоон байхыг хичээнэ. Гэвч тэд би зөвхөн тушаал биелүүлж байна гэсэн бөгөөд Гория энэ тушаалыг хэн гаргасан бэ гэж асуув. 9 хүн Гориад одоо энэ газар Парама группих басан. Адрэ эзэн мөний цаарчсан. Энэ байшинг миний эзэнд өгсөн гэж хэлв. Таймийн эжийн дуудлагад хариулахдаа тэрээр би яг одоо Таиландд байна. Хэрэв надтай яхахыг хүсвэл манай гэрт хүрээд ир гэв. Тайм ээждээ Гория тантай дахин ярихгүй. Энэ удаа та хэтэрхий хэцүүл хийлээ гэж хэлв. Ээж нь би зүгээр л бизнес хийж байна гэж хариулав. Ээж нь үргэлжлүүлэн энэ тоглоом яг миний сургууль байхдаа тоглодог байсан улаан картын тоглоом шиг байна. Би Гориад улаан карт өгсөн. Хэрэв чи намайг зогсоож чадах юм бол үзүүлээд өг гэлээ. Бүгдээрээ таймд бидний төлөө бүү санаа зов гэж хэлцээх бөгөөд тэд түүнээс яагаад Гориатай хамт байхгүй байгааг асууна. Рэйн би түүнд туслахын тулд юу хийж чадах вэ? Надад юу хийхийг хэлээд өг. Бид бэлэн байсан гэд цэцгийн дэлгүүр тэр хоёр ярилцаж байв. Гория тэр намайг таймаас салахыг хүссэн. Гэвч би үүнийг зөвшөөрөхгүй гэв. Түүний аав гаах тэдгээр хүмүүсийг эрх мэдтэй гэж хэлэхэд Гория тэднээс айхгүй байгаагаа хэлв. Аав гаах нь түүнийг нэг өрөөнд аваачиж энэ өрөө удаан хугацаанд сур байсан гэж хэлв. Тэр энд үлдэж болно. Бас мөнгөнд санаа зовох хэрэгтэй зүйлгүй. Тэр сар бүр цалин авах болно. Одоо бүгдээрээ түүний шинэ гэрт иртгэж байна. Тайм түүнийг огтхонч ганцаараа биш гэдгийг хэлв. Бид та бүхэнтэй хамт байна. Рэйн бид ч бас туслахыг хүсэж байна гэв. Одоо Гория зөвшөөрөв. Бүгд бидээ туслана. Үзэсгэлэнтэй өрөө. Гория Таймаас одоо бид юу хийх вэ гэж асуув. Тайм би мэдэхгүй байна. Гэхдээ би хэд хоног гэртээ харахгүй. Би энд үлдэн гэв. Рэйний гэр мөн өнөөдрөөс хойш тэр дахин ганцаараа тэмцэх шаардлагагүй болно. Гория ээж нь тэднийг хизээ хүлээн зөвшөөрөх бол гэж асуув. Хинэн төрүүлж буулт хийхийг хартгая. Гория би үргэж гонигтай байдаг байсан. Гэвч түүнийг ирснээс хойш би аз жаргалтай байна гэв.
Тэр Таймыг үнсэх гэж байтал гинт бүгд хүрэлцэн яж тэд Тайм өсөж том болжээ гэцгээв. Тайм тэднэрөө гүйж одов. Гинт Таймд хэн нэгнээс дуудлага ирж тэр маш их стресстэв. MJ болон Кевин нар Гориад Таймын бүх кредит картуудыг бүрэмсэн төдөлдүүлсэн. Мөн Таймын ээж түүнийг Парама группээс таслах гэж байгаа тухай цуу яриа гарсан талаар хэлв. Тэд түүний аав гахын хаширхыг сонсоод гадагшаа гүн гарав. Гинт Конид ааваас нь утасны дуудлага ирэв. Түүний аав нь мөн ажилласаа халагдсан бололтой. Рейн түүнээс бид юу хийх ёстой вэ гэж асуув. Өнгөрсөн үеийн дүр зураг. Нагаазыг чинь нэгэнтээ Таймд чиний ээж чамайг Гориагаас салахын тулд чадах бүхнээ хийх болно. Гэхдээ бүү ээ. Биднийг ямар нэгэн сайн зүйл хийхийг хичээх болгонд асуудал үргэлж гарч ирдэг. Чиний ээж Гориаг хэр их өвтгөлөөдөө гэж хэлж байсныг харав. Дараа нь бид Гориаг Таймын ээжтэй уулзахаар явж байгааг харна. Тэрээр чамайг ухаалаг гэдгийг би мэднэ. Би эрт дээр үеэс Таймаас холдох болно. Чи бүх зүйлийг хэвийн байдагт нь оруул гэв. Таймын ээж чи ухаалаг юм. Чи маш хурдан ойлгож байна гэхэд Гория тайлбарлана. Тайм өмнө нь тантай адил үүнийг хийхэд бэлэн байсан хүн байсан. Гэвч одоо тэр өөрчлөгдсөн. Бид хамт байхгүй байсан ч тэр хизээж таны хүссэн хүн болохгүй гэж хэлв. Тэрээр чамд ямар нэгэн зүйл байх ёстой. Би чамд маш их буруу зүйл хийжээ гэлээ. Гория тэндээс гарч ирэхдээ Тайм түнд рүү аль хэдийн хит хитэн удаа залгасан байхыг олж мэдэв. Гория түнд рүү залгаад бид уулзах цалд товзож болох уу гэж асуув. Тайм түүнээс миний ээж чамтай юу ярьсан бэ гэж асуухад Гория би танай ээжтэй ярилцахаар атсан. Танай ээж түүний төвөрхий цөхлөөрсөн гэж хэлсэн ч Гория маш их гүнхтэй харагдаж байв. Бид удаан хугацаанд хөвгөлтэй байсан. Тэд ярилцаж эхлэв. Гория түүнээс чи ирээдүйд юу хийх вэ гэж асуув. Намайг чамтай хамт хүүхдээ төрүүлэхээр авчирсан эхчүүдийн бүлгийг удирднаа гэж хэлээд. Өнгөрсөн үеийн дүр зураг харагдаж Таймын ээж Тайм намайг үзэн яддаг. Гэвч Тайм бол ийм зүйл хийж чадах бага насны хүүхдүүдтэй эхчүүдийн бүлийг зохицуулах миний эцсийн найдвар юм гэж хэлхийг харлаа. Тайм би Прамама бүтээгдэхүүний хэрэглэдэг эхчүүдийн бүлгийг бүрэмсэн өөрчлөх болно. Инх нь хүмүүсийн амьдралыг өөрчилнө. Энэ нь хүмүүст ашиг тустай байх бөгөөд бизнес ч бас өсөх болно гэв. Таймын ээж Парама группт олон дайсан байсныг хэлв. Хэрэв би Таймыг бусад компаниудын удирдагчаар тамилбол тэд түүнийг ялж чадах болно. Тэд түүнийг хүүхэд гэж бодох болно. Тэр бизнесийг сурах ёстой байсан гэд. Тэр Гориад миний шийдсэн зүйл 15-20 жил шаардагдах болно. Надтай хэдэн цаг өгөөч. Би чамд бүх зүйлийг харуулах болно гэж хэлв. Түүний ээж цаг хугацаа өгөх ёстой. Бүх зүйл дуусах болно. Өчигдөр Тайм юу ч мэдэхгүй гэв. Гэвч Гория тэнд байсаар байв. Тайм юу болсон бэ гэж асуув. Тайм энэ бүхэн миний ээжээс болсон тийм үү гэхэд Гория энэ зэмлэлийг нэцэв. Энэ удаад тэр өөр хэнийг өвтгсөн бэ гэж асуухад Гория чи надад нэг хэсэг цаас өгсөн гэв. Ямар төрлийн цаас вэ гэж асуухад өнгөрсөн үеийн дүр зурагт тэр надад чек өгсөн гэж тайлбарлав. Таймын ээж Гориад энэлийн дүгнэлтийг үзүүлж би хавдартай гэж хэлв. Тэр үргэлжлүүлэн Таймд хугацаа хэрэгтэй. Бизнесийг сур. Гэрч надад хугацаа алга. Бүх зүйл дуусах болно. Хэрэв надад ямар нэгэн зүйл тохиолдвол бүх зүйл дуусна. Таймын амьдрал сүрэх болно. Би үүнийг тийм байлгахыг хүсэхгүй байна. Миний Таймыг хурдан өсөж томрохыг шаардаж байгаа шалтгаан нь миний дараа Тайм Парама группийн гүйцэтгэх захирал болох бөгөөд чи бол түүнийг хуучин хэмнэд нь оруулж чадах цорын ганц хүн юм. Их хүний хувьд би чамаас Таймыг хуучин хэмнэд нь оруулахыг гуйж байна гэд Горияг тэрвэм уйлав. Одоо цагт Тайм тэр чамд мөнгө өгсөн. Чи мөнгийг нь авсан. Яв. Би чиний нүдэнд тэнэг хүн шиг харагдаж байна уу? Намайг чамаас хордуулах гэсэн миний мөнгө. Би үүнийг авсан. Үннийг хэлэхэд би ийм их мөнгийг амьдралдаа хизээж харж байгаагүй гэв. Тайм чи худлаа ярьж байна. Чи хизээж мөнгө авахгүй гэхэд Гория би тийм хүн биш. Би сургуульд байхдаа бүх зүйлийг хийдэг байсан гэв. Бидний хооронд басан бүх зүйл худал хуурмаг уу гэж асуухад тэр чамайг хайрлаж байгаа дүр эсвэх маш хэцүү байсан. Бүх зүйл миний төлөвлөгөөний дагуу явсан. Одоо надад дахин жүжиглэх шаардлагагүй гэж хэлв. Үүнд итгэхийг хүсэхгүй байгаа тэрээр Гориад надад үнийг хэлээч. Тэр чамд хэдэн төгрөг өгсөн бэ гэлээ.
Таймыг уйлж байхыг хараад Гөрэ хамт уйлж эхлэн. Чи хүүхдэрээ хിവэрэ байна. Би юу ч хийж чадахгүй. Би өсөж том борч чадна. Энэ бол миний эцсийн зөвлөгөө гэв. Чи намайг хизээ нэгэн цаг зүгээр нэг энгийн хүн шиг харж байсан уу гэж асуухад Гөрэ зүйлтийг нь буцааж өгөөд хэрв чи энгийн хүн байсан бол би чам руу харагч үгүй байсан гэж хэлв. Гөрэ жи рүү харсаар байсан бөгөөд маргааш нь тэр тасуунаас яв. Тэр галт тэргийн цуун өнгөрсөн үеийн дүр зургуудын хайрцгийг харж байна. Бид дараагийн хэсэгт менежер Рослинд Гөрэ эндээс явсан. Одоо бизнесийг сурах цаг нь болсон гэж хэлхийг харлаа. Дараа нь нэг жилийн дараах дүр зураг гарна. Бид Таймыг компани гүйцэтгэх захирал CEO болсон байхыг харав. Хэрвээ ажилчдын гүйцэтгэл муу байвал тэр тэднийг ажлаас нь халах болно. Түүний ээж маш их баяртай байв. Тиа түүн рүү алхан очиж чи арай хэтрүүлж байна. Тэдгээр хүмүүс бидэнтэй хамт удаан хугацаанд ажилласан. Чи ээж болж эхэлж байна. Чи Гөрэтэй хамт байх үеийнхээсээ илүү сайн хийж байна гэв. Нэг өдөр ТВ-ээр фермийн тухай мэдээ гарч байх бөгөөд яг тэр мөчөд Рейн Гөрэг орж ирэхийг харав. Гинт Рейн буцаж ирээд утсан дээр Гөрэгийн зургийг үзүүлж би Гөрэг хаан дагааг мэднэ гэв. Гөрэг гэртээ харахад зарим хүмүүс түүний гэр бүлийг дээрлэж байгааг олж мэдэв. Гөрэ тэднээс яагаад энэ бүхнийг хийж байгааг асуув. Тэд мөнгөө буцааж хаардаж хэлв. Тэд бие биедээ туслан Гөрэг түлхэж дотогшарав. Гэрт нь Гөрэгийн байдал маш төгшүүртэй байна. Гинт тэнд нэг машин зогсож, Рейн машинаас бууж ирэхэд Гөрэ түүнээс "Чи энд яаж ирв?" гэж асуув. Нэг эмэгтэй "Эн чин бидэнд мөнгө буцааж өгөх чиний найз залуу мөн биз дээ" гэж асуухад Рейн "Тийм" гэж хариулаад бүх хүмүүсийн мөнгийг буцааж өгөв. Тэр Гөрэгийн хувцсыг угааж "Та нар надад мөнгийг дараа өгч олно. Та нарыг тусамж өгсөхгүй байгааг би мэднэ. Гэхдээ би туслахыг хүсэж байна" гэв. Гөрэ "Чи юу хүсэвэ?" гэж асуухад Рейн "Би өсөж байна" гэсэн тул Гö түүнд гомин хийж өгөв. Рейн рүү гомин сунгаж "Би чиний таалагдах хэсгийг мэдэхгүй байна" гэхэд Рейн "Хэрэг чи өөрөө хийсэн бол энэ нь онцгой, гайхалтай байх ёстой" гэв. Гөрэгийн эцэг их бэлгээр яцгаана. Рейн "Би энд үлдмээр байна. Би энд үлдэж болох уу" гэхэд Гөрэ "Чи энд үлдэж болно. Наацах нь чиний хүссэн хугацаагаар" гэв. Дараа нь бид Рейнийг тэдний ферминг ажилд маш их тусалж байгааг харав. Гөрэгийн эцэг хийн зав гацчихсан байхад усан тусран орж тэдэнд туслав. "Гөрэ, чи намайг юу хийлгэхийг хүсэж байна ээ? Чи надтай боллож байна уу?" гэж асуув. Дараа нь бид тэр гурвыг далайн ирээ дээр байхыг харав. Тэд тэнд маш их аз жаргалтай байлаа. Гөрэгийн дүү "Түүнийг энд ирснээс хойш тэр хизээ ч нэмсэглээгүй. Тэр инээмсэглэхийг мартчихсан байх. Өнөөдөрт баярлалаа" гэв. Тиаг хараад тэр Тайм духсан ярьслалдаа "Чиний гэрээгээ цуцсан компанид амбуурч байна. Чи юу ч хийгээгүй гэж үү?" гэв. Түүний ээж "Хүү минь, үүнээс илүү дээр сонголт байхгүй. Зөвхөн хүүгийн гарын өсвөл байна. Парама группийн ирээдүй одоо чиний гарт байна" гэв. Орой гэртээ харахад Рейн тэнд байсангүй. Гинт Рейн түүн рүү залгаад "Чи надтай уулзахаар ирж чадах уу?" гэж асуув. Баримт бичигт гарын үсэг зурх үед гинт бид түүнийг явах үед хин юу хулгайлж байгааг харав. Рейн Горегаас "Энд амьдрах ямар байна даа?" гэж асуухад Горэ "Энэ газар үзэсгэлэнтэй. Гэхдээ энд амьдрах хэцүү байна. Ийм хол аясан ч чи Таймыг мартаж чадахгүй хിവэрэ байна. Учир нь Тайм бол чиний гэр" гэхэд Горэ уйлж эхлэв. Тэр утсан дээр бичлийг түүнд үзүүлэн инээж байв. MJ болон Кевин нар Таймыг хулгайсан хүмүүс байлаа. "Үргэлжлүүлэн үзээрэй. Чи хариултаа өөрөө олно" гэхэд Тайм "Эн чин тоглоом уу?" гэж асуув. Кевин "Хэрв тэр хэлсэлт маргааш дуусвал улс орны бүх эрх мэдэл чиний ээжийн гарт орохдол тэд үүнийг хийхийг хүссэн ч хинч түүнийг зогсоож чадахгүй гэж хэлв. Тайм "Би одоо юу ч хийж чадахгүй" гэхэд MJ "Хайрын хичээл хараахан дуусаагүй байна. Учир нь зөвхөн хайрах чамайг эдгэж чадна" гэв. Эдгээр зүйлсэд хайр дурлалын орон зай байхгүй гэж хэлээд MJ "Чиний санаа хичнээн эрсдэлтэй байсан ч чи үүний төлөө түлэх ёстой болно. Бид чиний талд байна. Учир нь бид чамд маш их хайртай" гэв. Кевин "Чиний хүсэж буй ирээдүй боломжтой. Бид энд Горээд байна. Хэрэг тэр чамайг тэгж их өөрчилж чадсан юм бол бид яагаад чадахгүй гэж зүрх сэтгэлдээ итэг гэлээ. Тэдний гараа сунган босоход тэд хоёулаа ирж Тайм тэднийг тэрвэрнэ. "Би үүнийг хийж чадна хിവэрэ тийм үү?" гэж асуув. Кевин түүнээс "Залуу ноёнтон минь, чи Гөрэгийн тухай бодож байна уу?" гэхэд Тайм "Би үргэлж Гөрэг сандаг" гэв.
Нүнийг сонсоод гөрөөч мөн уйлж хэлв. Хэрв Мэй Тайм хавтартай байсан бол би чамайг хуурдагдсныг мэдэх байсан гэд гөрөө Таймд хандан намайг уучлаарай гэж хашрав. Нөгөө талаас уулзалт эхлээд хангалттай хугацаа үлдсэн байхад Энжер Рейнд энд бүх зүйл зүгээр байна. Рейнд яг одоо Бангкок руу яв гэж хэлэх гэлээ. Уулзалт аль хэдийн хэлсэн бөгөөд Таймч тэнд хүрэлцэн ирсэн байв. Тэрээр би баримт бичгүүдийг шүнжин бэлдсэн гэв. Түүний ээж ямар баримт бичиг үү гэж асуув. Нөгөө талаас гөрөөч мөн тэнд ирсэн байв. Тайм ярьж эхлэв. Эхлээд түүний ээжийн Парама группт үргэлж ашиг авчирдаг байсан бодлогын талаар. Энэ удаад тэд 7 тэрбум бат босгох ёстой байв. Үүний дараа тэрээр өөрийн бодлогын талаар ярих бөгөөд энэ нь маш их ашиг авчрахгүй байж болохч тэрхүү бодлогод хамрагдсан ямар ч компани дампуурахгүй гэдгийг хэлв. Тайм энэ даалгавар нэглээд хэцүү боломжгүй зүйл биш гэдгийг хэлв. Үүний баталгаа нь Энжэ, Кевин, Рейн нар тус санд 3 тэрбумын хандилсан явдах юм. Гуруула энэ төсөл бэлэн байна. Тэрээр үргэлжлүүлэн одоо та бүхэн өөрсдийн шийдвэрээ хэлж болно. Гэхдээ надад нэг нөхцөл байна. Миний бодлогыг даах ёстой. Энэ төсөл амжилттай болно. Би үүнийг баталж чадна гэв. Хинч юу ч хэлсэнгүй. Дараа нь Таймын ээж инээмсэглэж хэлв. Бүгдээс уучлалт хүсэж байна. Ирчүүдийн нэг нь босож манай компани Таймын бодлогыг дэмжих болно гэв. Бүгд нэгээрээ зөвшөөрч байна. Гинт Кевин түн рүү "Гори ярьж байна. Чи уулзалтыг би өөрөө зохион байгуулна гэж дүрсгээ" гэсэн зураас илгээв. Таймын хугацаа дуусаж байсан бөгөөд гүйж байхдаа тэр хэн нэгэнтэй мөргөлдөв. Тэр хүн үнийг олж авав. Тэр бол Сэшин компани эзэн юм. Тэднээс болж түүний компани сүрсэн ээж. Таймын ээж уулзалтын өрөөнөөс гарч ирэв. Горегийн готлын үдээс урагдсан байв. Тэр хүн Таймын ээжийг хотолох гэж байна. Гэвч Тайм амжиж дундуур нь орж орон нь хотголуулав. Үүнийг хараад бүгд цочирдож Тайм хотголуулсан тухай мэдээ зурагтаар харжээ. Тэрээр их хэмжээний цус ардсны улмаас эмжигт хүргэгдсэн байна. Тиймээс түүний биеийн байдал нэлээд хүнд байна. Бид Горыг маш чангаар уйлж байгааг харна. Таймын хүч чадал болон сошиал медиа дээр бүгд түүнд ерөөл адуулан залбирч байв. Рейн Кевинаас дуудлага хүлээн авна. Рейнийг гайхшруулж Горэ түн рүү алхан очиж "Юу болоод байна ээ?" гэж асуув. Кевин Таймын ээжийн тушаалаар биднийг Таймтай уулзахыг зөвшөөрөөгүй гэж тайлбарлаад Кевин "Миний мэдэж байсан зүйл бол Тайм урдын шигэ байхаа болсон" гэв. Таймын ээж түүнд уурлаж эхлэв. Эмч Тайм тархиндаа гэмтэл авч зүрхний хэсэг хугацаанд зогссон гэж тайлбарлахад Рослин "Би юу ч мэдэхгүй байна. Та түүнийг эдгэхэд туслах хэрэгтэй. Тайм бол үнэтэй. Энэ хангалттай. Тэр удахгүй итгэрх болно" гэв. Рослин "Тайма, чи юу санаж байна ээ?" гэж асуув. Дараа нь тэр түүнд F4 энэ зургийг үзүүлв. Тэр Горегийн зургийг үзүүлсэн боловч Тайм татгалзав. Тиа түүнийг үүнийг хийхийг зогсоохыг хичээсэн ч ээж нь хэн нэгнээр түүнийг эндээс гаргав. Тэр Таймд "Чиний мөрөөдөх бол Парама группийг удирдах явдах юм. Чи миний үгэнд орох ёстой" гэж хэлв. Таймыг гадаа гаргасан боловч бие хамгаалагч нь хинт ч түүнтэй уулзахыг зөвшөөрөхгүй байв. Тэр Горе тэднийг түлээж Таймд хүрч очив. Тайм "Чи хэн бэ? Чи яаж надтай холбогдсон бэ?" гэж асуув. Гинт Тиа алхан ирж Горед "Намайг уучлаарай. Би чамд тусалж чадахгүй байна" гэхэд Горе түүнээс "Юу болоод байна ээ?" гэж асуув. Тиа тайлбарлахдаа Тайм талхиндаа гинтэл авсан бөгөөд үүнээс болоод тэр сүүлийн 4 жилийн хугацаанд юу ч санахгүй байгаа. Түүний сүүлийн 4 жилийн дурсамж бүгд алга болсон бөгөөд ээж нь үнийг давуу тал болгон ашиглаж байна. Тэр Таймын эмчлэлийг зогсоосон. Өчигдөр түүнд бүх зүйлийг эхнээс нь эхлүүлж чамайг Таймын амьдралаас ангижруулах хэрэгтэй байна гэлээ. Цэцгийн дэлгүүрт аваах нь Горе руу харж "Чи урагшилж чадах уу?" гэв. Гинт Горе "Тайма, чи намайг яаж мартаж чадаж байна?" гэж хашрав. Эмжээ "Чи Таймын дурсамжийг буцааж авчрахын тулд тэмцэх болно тийм үү?" гэж асуухад Горе "Тийм" гэж хариулаад "Бид юу хийх вэ?" гэж асуув. "Үүнд бүх санаа зов" гэж хэлв. Яг тэр мөчөд Горе Таймын өрөөнд ирэв. Горе түн зургийг үзүүлж "Би чиний найз охин байна. Биднийг болзоонд явах үед чи надад үүнийг худалдаж авч өгсөн" гэв. Дараа нь тэр тэдэнд бүх зурсуудыг харуулв. Тэр Тайнд яг ижилж иймэг өгөөд "Би чи намайг Жинминээс ч илүү царайлаг харагдаж байна" гэж хэлсэн. Гэхэд Тайм "Надад итгэж болохгүй байна. Зургуудыг янзалж болно" гэв. Горя
Би үнийг хэлж байна гэхэд тэр өөрөөсөө би чиний нүдэнд тэнэг харагдаж байна уу гэж асуув. Тэр хамгаалагчид түүний гараг гэж хэлэхэд Горья түүнд амаа тат гэлээ. Тэр түүнийг төлгөж чи юу ч хийсэн би чамд огт итгэхгүй байна. Би яагаад чам шиг үн цэнгүй эмэгтэйдээ болзох ёстой гэж гив. Дараа нь чиний дурсамж бүгд алга болчиход байхад чи яагаад ийм дээрлэхүү байгаа юм бэ? Би чамайг хүлээж байна гэд. Дараа нь тэр би чамд маш их хайртай гэж хэлв. Тайм бүх зүйлийг аажмаар санаж эхлэв. Горья түнд ямар нэг зүйлийг санаач гэв. Таймын ээж хүрэлцэн илээ. Таймын ээж Горья гэрээсээ хөөж чи яаж зүрхэлж манай гэрт орж иж миний хүү гөгтүй зүрхэлнэ вэ? Чи түүний мэдрэмжийг ойлгохгүй байна. Чи зүгээр л түүнийг өөрийн ашиг сонирхолд ашиглаж байна гэв. Тэр Горьяг алгадаж миний хийсэн зүйл Таймын төлөө зөв байсан гэж хэлв. Тэр хамгаалагчид түүнийг дахин татвш буу оруул гэж хэлв. Тэнд шүнжэн хүлээж бороон норсон Горьяд гинт хүйтэн санагдав. Чи намайг товсон цагт чамайг энд рүү явуулахгүй гэдгийг мэдэж байгаа. Би чамтай ярилцах хэрэгтэй байна гэд. Дараа нь тэр би чамайг яагаад ийм их ууртай байгааг ойлгож байна гэв. Маш их хугацаа өнгөрч чи бүдүүлэг аашилж байна. Чи энэ бүхнийг хийж байгаа шалтгаан нь хизээ нэгэн цагт түүнийг Парама группийг удирдаасаа гэж хүсэж байгаагаас болж байна. Өнгөрсөн үеийн дүр зурагт Тиа ээжтэй Горья яг Таймын баяр баясгалангийн талаар бодох ёстой юм шиг тэмцэж байгааг хэлхийг харав. Энэ нь таны эрх мэдэл, мөнгийг хүсэхгүй байна. Таймын ээж би Таймыг хүүхэд байхаас нь сайн мэднэ. Тэр зөвхөн Парама группийг удирдах тухай л ярьдаг гэв. Горья түүнийг Таймаар бахархах сэтгэл төрүүлэхийн тулд таны төлөө бүх зүйлийг хийхийг хүсэж байгааг хэлв. Тэр надад хоол идэж байхдаа хинч хоорондоо ярилцдаггүй. Бүр инээж ч болохгүй гэж хэлсэн. Түүнийг манай гэр бүлтэй хамт орой хоол идэхэд тэр гэр бүлийн утга учирыг ойлгосон. Тэр үүнээс илүү зүйлийг хүсэхгүй байгаа. Хэрв тэр гэр бүлтэйгээ аз жаргалтай хооллож чадвал энэ нь хангалттай. Түүний хөр тэр зөвхөн аз жаргалтай байх болно. Та намайг түүнтэй уулзахыг хүсэхгүй байна уу? Зүгээр дээ. Би зүгээр л таныг түүний инээмсэглийг хараасаа гэж хүсэж байна. Яг миний өмнө нь түүний инээмсэглийг хардаг байсан шиг. Таймын ээж эргцүүлэн бодов. Тайм түүний урд хизээж инээмсэлдэггүй байсан. Гэрч түүний Горьятай хамт байхад тэр аз жаргалтай харагддаг байв. Гинт Тайм тэндэрлээ. Тэр чи миний мөрөөд бол ялагч байхдаа хэлж байгаагаа яаж мэдэж байгаа юм бэ гэж асуухад Горья чиний мөрөөд өвөрмөц гэв. Намайг түүн рүү хаширахад жоохон амаа тат гээд чи намайг огт мэдгүй гэхэд Горья би чамайг мэднэ. Чи намайг өөрийн найз охин гэж хэлж байгаач өөрийнхөө байдлыг хардаа чи надаас айж гэн тийм үү гэв. Тайм чамд юу гэж буцаж ирэхийг хэлсэн бэ? Би юм байна. Чиний орхиод явсан газар руугаа буц. Горья би чамайг дахин өөрчилж чадахгүй гэв. Би чамд маш их хайртай. Горьягаас унсан нагч тэндээс унав. Гэрт орж байхдаа Тайм Горьягийн зүйлтийг харж энэн доош унав. Түүний гэрээсээ хөөж байхдаа зүйлтийг хараад Тайм бүх зүйлийг санаж эхлэв. Түүний ээж түүнд хафаны гэж хэлв. Горья руу гүйж очиод тэр Горьягаас энэ зүйлтийг чамд зүүж өгсөн хүн нь би юу? Ээж намайг энэ бүхнийг хийхийг гарцаагүй албадсан байх ёстой гэж асуув. Горья бид өмнө нь амрагууд байсан гэхэд Тайм би өмнө нь хизээч найз охинтой байж үзээгүй гэв. Горья түүнтэй ойртож очиход Тайм надаас хол бай тэр хаслуунтай байна гэсэн тул Горья түүнд имээ үү гэж хэлв. Түүнийг татгалзахад тэр бүү зөрүүдэл хэлээ. Надад уурлахдаа тэр би чамайг дахин өвтгөчлөө гэв. Чи бүх зүйлийг санаж байна. Энэ нь надад хангалттай гэд Тайм өөрийн болон Горьягийн зургийг сошиал медиад нийтлэв. Дараагийн хэсэгт бид Горьяг төгсөлийн шалгалтаа өгч байгааг мөн түүний эцэг их Бангкок руу буцсныг харж болно. Би сургуулаа үргэлжлүүлэн суралцахаар энэ өрөө 4 жилийн хугацаатай аягсан. Одоо тэрээр бизнесмен, дараа нь том бизнесмен болсон бөгөөд MJ, Kevin нар Горьяг өдөр бүр сургуульд нь хүргэж өгдөг. Өнгөрсөн үеийн дүр зурагт Тайм найзуудтай олон дүрм зааж байсныг харж болох бөгөөд 76 дугаар дүрмийн дагуу ямар ч хүү Горьягийн ойр хавьд үзэгдэхгүй байх ёстой. MJ за тэгвэл бүжгийн үйлчлэг дээр уулзцгаая гэхэд Горья тэднээс та нар хамт ирэх үү гэж асуув. Тэд бид ирнэ гэцгээв. Би яг таг хугацаанд нь мэдэхгүй байна.
Чи түүнийг санаж байна уу гэхэд Гория зөвшөөрөв. Эмжээ. Наад тахан чамд амжилт хүсье гэв. Чамайг доромжлогдоосай, дайрамтгай байгаасай гэж найдаж байна гэж хэлв. Үүнийг хараад охин хаширч эхлэв. Хин ч улаан карт аваагүй. Хин хэнийг хайж олохоос үл хамааран хин нэгэн үргэж тэднийг аврахаар ирдэг. Ирсэн хүн Гориад хайрцаг өгөөд Тайм үнийг түүнд бүжгийн үйлчлэг дээр өмсүүлэхээр илээсэн гэв хайрцагны дотор. Өнөөдөр түүний аав биеийн байдал муу байсны улмаас Гория оронд нь бараа хүргэж өгөх ёстой байв. Бүгд түүнийг хүлээж байна. Хэрэв түүнийг ирвэл бүжгийн үйлчлэг шууд дуусна гэж хэлв. Гория үйлчлэг дууссаны дараа ядарсан байдалтай суув. Тэрээр F4-өөс зааварчилгаа бичсэн карт харж харав. Рейн. Түүнд улаан карт өгсөн хүн дотор хүлээж байсан. Хоцорчихлоо. Тэр юу өмссөн бэ? Би түүнд илгээсэн гэв. Гория. Намайг уучлаарай гэхэд даашинзан шавар тунав. Түүнийг тийм гэж хэлээд тэрээр энэ бол миний чиний төлөө хийж чадах бүх зүйл. Чи найз залуу чинь чамтай хамт байхгүй байгаад гүнхтэй байна уу? Чи үгүй гэж үү гэлээ. Гория. Үгүй гэд. Чи ажиллах ёстой. Энэ огтхонч гүнхтэй биш гэж үү гэхэд Гория. Би баг зэрэг гүнхтэй байна гэв. Тайм. Би бүх хуваараа туслах хоосон гэж хэлээд алхаа ирж. Одоо ингээд хангалттай. Гэтэ чи Америкт байгаа биз дээ гэв. Түүнийг түн рүү ирэхэд би ийм их бэрхшээлийг даван туулж Таймыг олж үлээ гэж хэлв. Намайг тэл түүхийг хэлгээд би Америкт дах ажлаа дуусгаад аль хэдийн буцаж ирсэн. Бүгд түүний сүвдэд суугаад түүнээс гуйна. Гэлгийг гуйна гэж бодсон ч тэр гутхийнхаа үдээсийг үдэж эхлэн хэрэг чи сургуулаа үргэлжлүүлэн сурахыг хүсвэл би хүлээх болно гэж хэлв. Майкл Джексон, MJ бүгдэд хандам баяр тандилцгээе гэж хэлв. Бүгд надад маш их тусалсан. Эхнийх нь Майкл Джексон, MJ маш амжилттай бизнесмен. Тэр бол мафи. Гэхдээ тэр сайхан сэтгэлтэй хүн. Хоёр дахь нь Кевин. Тэр бол хүүхэмсэл залуу. Гэхдээ зөөлөн тал бий. Гаднах хүмүүс түүнийг юу гэж бодгоос үл хамааран дотроо тэр маш сайн хүн. Гурав дахь хүн нь миний анхны хайр болох Рейн. Тэр бол зөвхөн нүүрний хувирлыг нь хараад л бусад хүмүүсийн юу бодож байгааг хэлж чаддаг хүн. Эцэст нь тэр намайг хамгийн сайн ойлгодог хүн юм. Миний амьдралыг өөрчилсөн F4 хамтлагийн ахлагч Тайм. Тэр надад хайр дурлал, эрх мэдэл мөмнөөс биш харин зүрх сэтгэлээс ирдэг гэдгийг сургасан юм. За энэ хүртэл хамт байсан та нартай баярлалаа. Цэцэнээс ч хөөрхөн хөгөөд цувралын маань 1-р бүлгийн ангиуд энэ хүрээ дууссан шүү. Одоо бас нэг зөвүүн киног та эддээ яаж үгээд бэлдээлээж байгаа шүү. Лайк, сава дараад хичээгээ дэмжээрэй.